Та бүхний амрыг ирээ. Залуус мэлмийн нүдний шилний газраас танилцуулж байна. Өнөөдөр бид энгийн органик линзийг компьютерийн хамгаалалттай линзтэй уралдуулж үзнэ. Энэ болохоор линз үйлдвэрлэгч нарын өөрсдийнхөө линзийг сурталчилгад хэрэглэдэг линз уралдуулдаг юм төхөөрөмж байна. Тэгээд энэ болохоор чинь компьютерийн хамгаалалттай бидний хэлж заншсан компьютерийн хамгаалалттай шил шүү дээ. Тэгээд энэ болохоор энгийн органик линз. Буюу энгийн хуунцар линз. Яагаад ийм видеонууд хийдэм бэ гэхээр үйлчлүүлэгч орж ирээд энгийн шил компьютерийн хамгаалалтын шилнээс юугаараа давуу талтай юм бэ? Энэ бүгднийг чинь тооцоход хэцүү байдаг. Нэгэн жишээ нь шууд харуулж тийм үзүүлж болдгоо зүйл болохоор ингэдэг л дээ. Энгийн линзийг бодвол компьютерийн хамгаалалттай линз нь илүү гадаргуугийн өнгөлгөө сайтай гэж. Гэтэл чинь энийг чинь яаж тухайн хүнд үзүүлэх вэ гэхээр байнга үзүүлээд их боломжгүй тий. Зүгээр л чинь хилчдэг. Компьютерийн хамгаалалттай шил нь илүү шүү дээ. Тэр нь илүү гадаргуугийн өнгөлгөө тий гэж. За тийм энэ хоёр төхөөрөмж шил линзийг хооронд уралдуулж үзье. За тийм энэ компьютерийн хамгаалалттай линзний гадаргууд ямар нэгэн үрэлт байхгүй учраас шууд ингээд гулсаж байгаа. Өөрөөр хэлбэл гадаргуу нь маш толгоор магадгүй итгэдэггүй хүмүүс байгаад жишээ нь энэ замын солиод үзье. Тэ. За тий. Магадгүй зарим нэг нь жишээ нь энэ линз жишээ нь бага диаметртэй жижигхэн байна шүү дээ. Арай нэг тийм жингээрээ энэ жингээрээ гүгээд ээж магадгүй гэсэн тийм хүмүүс байж магадгүй. Тийм учраас би арай жоохон том энэ хасах 4.5 тай линзийг энгийн компьютер хамгаалтгүй тийм гадаргуугийн өнгөлгөөгүй тийм линзийг уралдуулж үзье. За тий. Та бүхэн харж байгаа. Яах аргагүй компьютерийн хамгаалалттай буюу гадаргуугийн өнгөлгөө сайтай линз жишээ нь энэ энгийн хунцар линзийг ардаа орхиж байна. За тий. Анхаарал тавьсанд баярлалаа.